Өөрөө өөртөө ч тэр бусдад ч тэр ингээд шаардлага өндөр болдог. Тэгээд тэрний хэмжээгээр хүмүүс ингээд чамайг үнэлэх хэмжээ аягүй сайжирдаг. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 20 настай Сандрын YouTube channel тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр болохоор надад үлдсэн 5 сургамжийн 4 дахь сургамж болоо өөртөө хатуу хандах гэсэн сэдвээр ярилцъя. За миний хувьд болохоор 15 наснаас хойш ажил хийгээд за тэгээд одоо 20 настай гэхээр 5 жилийн хугацаанд ажил хийхдээ өөртөө маш их хатуу ханддаг. За тэрийг яаж мэдчихсэн бэ гэдгсэн чинь нийгмийн харилцаанд орж ирээд яг мэдчихсэн байхгүй. Тэгээ надтай хамт ажиллаж исэн нэг ихч чи яагаад ингэж өөртөө ямар амар хатуу ханддгийг чи алдаж болно штий. Чи одоо яг энэ алддаг насны дээр явж гин. Алдаа чи тэр зүйлээс амар их юм ойлгоно. Тэгэхгүйгээр чи үйлдэл болгоныгоо юм төгс байх хэрэгтэй юм шиг ингээд баян өөрийгөө хянаад бариад ингээд нэг юм хүүхэд сургаж байгаа л айтай тэгж хандах хамаг жирчээс ахгүй. Тэгээ би тухайн үед ихлэ сонсчод юу вэ те ингээд нэг намайг шүмжилж ийн л гэж бодож байсан. Тэрний дараагаар албан ёсоор үерхэд хайрлуулад эхэлсэн чинь яг жинхэнэ утгаараа хайр гэдгийг ойлгосон. Одоо энэ өсвөр насныханд бол яаж болох сэдв хийсгээ сайн мэдэхгүй байна. Тэгтэл ер нь бол дийлэнхтэй намайг хэлсэн хэлийг өсвөр насныхан баг бүгд үерхэж үзсэн баг баг үерхэж байгаа ах гэж бодож байна. За тэгээд яг хайрлуулад үзснийхаа дараагаар яг нөгөө өөрийгөө жилийн өмнөх өөрийгөө ч юм уу 2 жилийн өмнөх өөрийгөө ингээ харсан чинь нэр ямар амар хатуу ханддаг байсан гэж харж ирсэн байхгүй. За яаж вэ гэхээр за магадгүй би нэг өнөөдөр буруу үг ярьчлаа. Би буруу үйлдэл хийчлээ гэнгүүт бүр ингээд бүр салхлаад ингээд тэр зүйлийг яаж ингээд залруулах уу гэд ингээд тэгээл өөрийгөө амар хараад дотроо штэ хараа зүхэл ингээд чи ингээд алдчихлаа чи буруу юм хийчлээ тэгэл өстө айгүй амар инээдтэй ингээд өөртөө ярьж байгаа нь за чи ахаад ингэх юм бол тэх юм бол нэг юм хүүхдтэй ярьж байгаа юм шиг. Одоо нөгөө ээжүүд гэдэг штэ за чамайг ахаад ингэх юм бол энэ тоглоомыг чи авч өгөхгүй шүү гэж байгаа юм гэж байгаатай адилхан. Чи ахаад ийм үйлдэл гарах уу гарахгүй юу чи өөртөө амал гэл тэгээд одоо тэгээд тэрэн сүулдэ бүр ингээд дадал болсон. За би ингээд бараг сүулдэ үйлдэл болгоно ингээд амар хиндэг болсон. Яг нэг талаараа нөгөө бие зүв авч явах моох гээл те. Одоо бие барих гэдэг ингээд иймэрхүү юм нөгөө талаараа сайн нөгөө талаараа яг жинхэнэ өөрийнхөө байхгүйгээр өөрийгөө амар хатуугаар ингэж бариад ийм байх ёстой гэдэг үгийн дор өөрийгөө ингээд нам дарсан. Нам дарчихсан. Би өөртөө хатуу зан гаргасныхаа үр дүнд юу болгосон бэ гэхлээр би зүгээр юм баг зүтсэн. Сэтгэл хөдлөл байхгүй. Энэгээр юу хэлэх гээд байгаа юм гэхлээр өөртөө нөгөө шаардлага тавьж болно. Тэгтээ хэтрүүлээд хатуу битээ хандаарай гэдгийг л хэлэхэд байгаа. Миний хувьд бол яг өөртөө шаардлага тавьж байгаа нэрийдлэр тэрийг амар хэтрүүлээд амар хатуу хандаад эхэлсэн. Тэгээд бас яг энэний үр дүнд бас би өөртөө хатуу хандаад эхлэнгүүт 90 дорныхон хатуу хандаж эхэлнэ. Би өөртөө ингэж ийм цензур тавиад ийм шаардлага тавиад энийг гараад ирсэн баг чи яхалж чаддгүй юм ч гэдэг юм. Тэгээд буцаагаад эсрэгээрээ хүмүүс бас ингэж чамаас тэр шаардлагыг хийж эхэлдэг. Миний хувьд бол иймэрхүү өөртөө хатуу хандах гэж бол ингэж гарч ирсэн. За би энийг яаж шийдсэн бэ гэдгсэн чинь за яг өнгөрсөн жил буюу 2024 он яг он солиг 25 он болоод он солигдож явах тэр үед тухайн жилийн миний хамгийн том зорилго өөрийгөө хайрлах, өөрийгөө нэгдүгээр тавих, өөртөө зүйл хандах гэдэг зорилго байсан байхгүй. Өмнө нь би яадаг байсан гэхлээр би нэг алдлаа гэхэд ахиж алдахгүй шүү. За алдахгүй байхын тулд чи яах ёстой юм гэд ингээд нэг юм шууд ингээд амар юм өнгөйсаар өөртөө ярьдаг байсан бол 2025 оны 1 сараас эхлээд за чиний удаа алдчихлаа шүү. Гэхдээ чи энэ алдаанасаа юу суралцаж авсан юм? Гэт аим зөөлөн одоо найзтайгаа ярьж байгаа юм шиг яг ярьдаг байсан байхгүй. Тэгээд ингээд ярьсан чинь хүмүүсээс надад ирэх хандлага ч гэсэн айгу тийм зөөлөн. Би ч гэсэн хүмүүст ингээд хандахдаа айгу тийм зөөлнөө бас урд нь ингээд одоо нэг өөртөө хатуу ханддаг байхдаа хүмүүс юу гэж хардаг байсан бэ гэхэлэр өөрийгөө ялж чадахгүй байна, ингэж чадахгүй байна, тэгж чадахгүй байна гэдэг ингээд амар жоохон доогор үнэлдэг байхгүй. Тэгээд ийм өөртөө зөөлөн хандаад эхэлсний дараагаар адилхан л хүн штэ, адилхан л алдаж болно штэ, адилхан л нэг удаа амьдарч байгаа штэ гэдэг өнцгөр хүмүүсийг хардаг болсон юмсан. Тэгээ 2025 оноос хойш яг өөртөө тэр зөөлөн хандах гэдэг яг тэр зүйлийг ингээд өөртөө өдөр болгоо ингээд цаг тутамдаа ингэж өөртөө сануулсаар хагаад 2025 онд бид нэр адилхан л хүн штэ. Адилхан л алдаж болно штэ гэдгийг яг тийм өнцгөр одоо өөрийгөө ч тэр бусдыг ч гэсэн хүлээгээд аваад сурсан байсан. Тэгээд яг энэ өнцөг өөрийгөө болоо бусдыг хүндлээд эхэллээ. Өөртөө болоод бусдад ингэ зөөлөн хандаад эхлэхээр хин нэгэнд бас муу санах болчтой юм. Хин нэг муухагаар харах, муу санах, хин нэг муулах ямар ч тийм байхгүй болчтой юм. Тэгэхгүйгээр тэгэл өмнө нь зүгээр л нэг юм амжилт гэдэг нэрийн төлөө ингээд тэр өдөр шөнөгүй хажилдаг ингээ машин шиг өөрийгөө хардаг байсан юм уу? Яадаг вэ? Одоо ингээ бодохоор өөртөө яаж тэгэж яваад тэгж амар хатуу ханддаг бас юм бүүм. Одоо тэгэл ерөөсөө тийм хатуу хандах мандах юм байхгүй. Зүгээр л өөрийгөө амар хайрлах байгаагаар нь хайрлаа сурцсан. За ийм байж болно, тийм байж болно. Гэтэ чи өнөөдөр тэндээсээ юу сурсан бэ? Ингэсэн үү, тэгсэн үү?
Зүгээр л яг чин сэтгэлийн найз шиг нь урд нь цаг минут тутамд үйлдэлээ зөв бурууг нь шалгадаг байсан бол одоо цаг минут тутамдаа буруу юм хийсэн ч гэсэн чи эндээс яг юу сурсан гэж л ярьдаг болсон байж болно. Гэтэ хань чи юу авч үлдсэн бэ? Ядаж нэг ийм ойлгомж ингээд ойлголт аваад ухаарл аваад ингээд үлдсэн бол яг ийм аргаар бол одоо тэр өөртөө хатуу хандах арга засварлсан байгаа. Өөртөө хатуу хандах тэр хандлага шийдсэн байгаа. За тэгээ үүний үр дүнд эцлээд дүгнээд эхлэхэд та хэд ч гэсэн бити өөртөө хатуу хандаарай. Ер нь бол ингээд хоёуланг нь ойлгочиход болно. Нэг талаараа сайн тал нь шаардлага өндөр болдог. Өөртөө ч тэр бусдад ч тэр ингээд шаардлага өндөр болдог. Тэгээ тэрний хэмжээгээр хүмүүс ингээд чамайг үнэлэх хэмжээ аягүй сайжирдаг. А нөгөө талаараа өөрийгөө ингээд хит их зэмлэлтэд идэг. Тэгээд өөрөө тэр зэмлэсний үр дүнд юу болдог вэ гэхээр өөртөө итгэл байхгүй болдог. Миний хувьд яг тэгсэн. Тэгэхээр энэ алтайг та бас бити тавтаарай. Одоо би энэ бичлэгийг дийлэнхт өсвөр насны дүүнер үзэж байгаа ах гэж бодож байна. Чи өөртөө бити хатаа хандаарай. Чи өөртөө зөөлөн хандаж эхэлсний үр дүнд нийгэм чамд эргэн тойрны хүмүүс чамд зөөлөн хандаж эхэлнэ. Тэрний үр дүн чи хайр ингээд өөртөө татаж эхэлнэ. Тэгээ энэ хүртэл бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.